зарим уран бүтээлчид уран бүтээл эхлэн янз бүрийн цаг үеэс эхэлдэг байхгүй. Миний хөл хүүхэд насаас нь эхэлсэн байх гэж боддtiin. Тэгээд охтуудын урт ус их зурдаг байснаас л ч юм уу тэгээд айгүй олон одоо бодож байгаа олон тийм зүйл нөлөөлсөн баг. Бүтээлээр харуулдаг гол тийм санаа бол ер нь илэршил ганц үгээр хэлэх юм бол тэр байдаг. Тэгэхээр ингээд үнэхээр яг бие махбодын илэршил гэхээсээ илүү оюун санааны илэршлийг л илүү хүндгэж үздэг. Одоо энэ бол жишээ нь өвчтөн хүн зөвхөн юм уугаад идэгдгүү гэсэн үзэл байдаг байхгүй. Одоо урд уламжлалт хангахад заавалчгүй дээр дом гүрэм заслалтайгаа нийлж иж тэр нь хийсвэр тал нь энэ дом нь болохоор бодит тал нь тийм энэ хоёр нэгдэж тэр хүнийг эдгэдэг гэсэн тийм үзэл байдаг. Тэгээ энийг би одоо өөрийнхөө бүтээл дээр бол нэг санааг нь авч ашигласан гэсэн. Орчин үеийн урлаг, contemporary урлаг гэдэг чинь хүн их ойлгохоргүй юм биш байхгүй юу? Бас хамгийн үний имийг маш товч хэлбэрээр те шууд энэ цаг үе дээр нь гаргаад ирчихэж байгаа учраас хүнд наалтцтай байдаг. Зүрхний судасны чимээ, судасны цогцлын трийг бодоод хийж штеп. Тэр бүхэнд чи яалтчгүй тэр нэг улаан хөрөнгө ч юм уу те. Одоо ингээд хол шараас улаан гүн бүр хар ултлаа улаан хөрөнгө болох тэр юм зайшгүй хэрэгтэй болно. Тэгээ тэр нь хаанаа ингээд тэрийг тод гаргахын тулд ямар өнгөний эсрэгцэл байх уу гэдэг те. Тэгжээж нарийнхан зураас их гэсэн яаж тод тэр том зурганд дээрээс гаргаж харах уу гэдэг бол тэгэл бас их бодож хийдэг. Дандаа эсрэг зүйлэл зарим ингээд айгүй олон бүдэг өнгө нийлж ийж нэг өнгө гаргах ч юм уу тийм маш их бас холыг илэрхийлэх ч юм уу агаарыг илэрхийлэх гэх тийм. Гэвчлэн миний хувьд бол нэг хийж байгаа нөгөө өгүүлэмжтэй зураг их зурдаг учраас тэр юмудаа их бодож хийдэг. Миний баримлт тэр зөөлөн баримлт бол үнэхээр Яя Кусама гэдэг Японы эмэгтэй уран бүтээлч их нөлөөлсөн. Би тэрний бүтээлийг анх 2000 онд Нью-Йоркт очиж харахтаа баримл хийж ийм өөр бараг ийм эргэн тойрныхаа материалаас ч аваад хийж болдсон байх гэдгийг харж ирсэн. Гэхдээ миний бүтээлд илүү хамаатай юм шиг миний намайг илүү их дахин уншаад байдаг бас нэг ном байдаг. Magic Lautmaгийн намтар гээл. Тэр л анатомиг ингээд үгээр хэлсэн байдаг байхгүй юу? Тийм. Одоо жишээ нь хүний хэлхсэн судсныг атга дүүрнэ ч гэдэг юм уу тийм. Тэгэл зүрх нь одоо энэ гурван хорог ингэсэнтэй адилхан байна ч гэдэг юм уу тийм. Тэгээд хэмжигдэхүүнүүд нь энэ санагддаг. Миний бүтээлээр механик гэд хамтлаг Францын 2 CD-ийн акцийг хийсэн. Тэгээд нэг нь бол нэг 3 бас трио гэдэг нэг 3 эмэгтэй Францын 3 эмэгтэй нэг залуухан тэгээд нэг Европын гээгдсэн дуулуудыг олж дуулаад олж ингээ хайж байгаа тэгээд дуулаад олоод концерт хийсэн тийм хүмүүстийн нэг CD байгаа юм. Зан үзрийн музейс маш гайхамшигтай шүү дээ. Тэгэл Чажил амт ч гэсэн зан үзрийн бүтээл байна. Тэгээ богдын музей гэл тэр хуучны манад бол ингээл гайхамшигтай. Гэтэл манай музейний онцлогч нь ингээд маш жижигэн газар бүгднгийн шавчихсан тий. Тэгэл үзэж чадах юм бол хийдэж очиод үзсэн ч гэсэн айгүй олон юм авч одоо харж ингэж юу байж авч болохоор онцлог нь бол тэгж боддоо шүү дээ. Хотын хойдлын уул хэсэг нэг гой санагддаг. Урагшаа айгүй ууж харагдаад богдуулын амар сүрлэгийг харж байна. Надад бол Монголд байгалийн бүх одоо төрлийн
төрлийн зүйлүүд байдаг боловч илүү таалагддаг. Тал гоё тийм бүр эзгүй байх тусмаа айгүй гоё. Тэрийг гадныханд илүү таалагддаг.